улаан тод юм. 2048 хязгаар. Тэндээс тэр дээр саарл эхлээд явж байгаа тэр дээр. Саарл одоо хэсгүүд. Энэ нь болохоор Монгол улс 2048 оноос хойш нөгөө ногдол шиг авна гэсэн ийм тооцоо гаргацсан байхгүй юу? Тэгсэн шүү дээ. Төрийн наримчгийн дарга бол 2048 он гэж хэлсэн. Оюутлогын төвийн гишүүн 2037 ч гэлөө нэг тиймэрхүү юм хэлсэн. Гэтэл оюутал юу Рио Тинтогийн өөрсдөө гаргасан 2048 байхгүй юу? 2048. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр яагаад сая манай улсууд хэллээ шүү дээ. Одоо энэ түүнээс цааш боддоор энэ Монгол тохиролтой явж байгаа тохиролцоогоо засах ийм эрх зүйн үндэс үүсч эхэллээ гэж. Тэгэхээр бид нар хэрвээ засахгүй байсан бол 2048 оноо хүлээхээс өөр авахгүй. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ доотлын зураг руу одоо хэдүүл харцгаая. Энэ доотлын зургууд юу гэхээр зэрэг оюу толгоогоос гарах баялагын хэмжээ. Хоёр цэнхэр зураасны дунд биш үү? Эхний цэнхэр зурааснаас тэгээд энэ цэнхэр зураас хүртэл юу явагдах вэ гэхээр энэ цайвар бүх болохоор далд уурхаагаас гарах баялаг багхгүй юу? Далд уурхаагаас гарах. Энэ далд уурхаа ухаад энэ дуусна. Урчилт байна. Тэгээд тэр үед бол манайх ямар ч ашиг авахгүй. Тэгээд цаашаа ил уурхаа үргэлжлэв. Одоо энэ цэнхрээс энэ улаан. Ил уурхаа нь өнөөдөр 13 оноос 19 он хүртэл үргэлжилсэн шүү дээ. Бид нарт ямар ч ашиг байхгүй бүр алдагтай байна. Тэгтэл одоо эндээс ахаад нэг 10 20 жил ч юм уу 20 16 7 жил болж байгаа дараа нь та нар ногдол шиг авна л гэж яриад байгаа.